За рекорд юу ч гэсэн. За. За хүмүүс маань ер нь одоо идэвхтэй орж ирж байна. За. За скрин шеэрлээ. За дэлгэц харагдаж байна одоо. За. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр энэ голдын хааш харагдаж байна. За хэдүүлээ юу ч гэсэн order flow гэдгийг ер нь бол ойлгоч. Order flow дээр ер нь гацаад байгаа харагдсан. За тэгэхээр order flow-ийн хичээл рүү шууд орё. Зөвлөсөн. За тэгэхээр хэдүүлээ бол яг өмнөх хичээлүүдээр ер нь market structure тэгээд ер нь бүтцийн хичээлүүд мөн ер нь liquidity тэгээд сонирхлын цэг гэсэн одоо хичээлүүдийг бол үзчихгээд байгаа. Тэгэхээр зарим сурагчид маань бол бас хичээлүүдээ бас маш богино хугацаанд үзээд тэгээд ер нь бол бас идэвхтэй явж илээ. Тэгэхээр бас гол нь богино хугацаанд үзэхдээ чухал биш. Одоо хичээлээ үзчихэд өөрсдөн дээрээ одоо чартн дээрээ цаг хугацаа зарцуулах чинь л одоо чухал. Тэгснээс хурдан үзэж хурдан дуусгацсан байлаа гэд сайн гэсэн үг биш шүү залуусаа. Тэгэхээр хичээлээ үзчихэд нэг сэдвийг хичээл үзчихэд тэрийг баталгаажуулаад тэрэн дээрээ маш хугацаа сайн зарцуулах хэрэгтэй. Та нар өөрсдөн дээрээ ингэж хугацаа ингэж зарцуулаад чартн дээрээ ажиллаж иж л одоо сайжирна шүү дээ. Тэгснээс одоо би хажууд чинь ингээд очиод чартн дээр чинь зурж өгөөд байнгын ингээд зурж өгөөд тэвэл сайжирдаг гэсэн үг биш. Одоо миний заачсан байгаа бүх сэдвийн хичээлүүдийг үзээд та нар өөрсдөө чартн дээрээ цаг хугацаа зарцуулаад тэгээд хангалттай хэмжээний цаг хугацаа зарцуулж зэжл ер нь сайжирна. Тэгснээс биш бүх одоо зүйл дээр би ингээд хажууд ч оролцоод их юм бол надаас нэгдүгürt хамааралтай болчихно. Тэгэхээр та нар өөрсдөө бие дааж ярилцах чадваргүй хүмүүс болж одоо эцэст нь бол тийм чадваргүй болж гүйцэн. Тэгэхээр өөрсдөн дээрээ хамгийн түрүүнд эхлээд цаг хугацаагаа зарцуулаад бүх хичээлүүдэд үзээд эхнээс нь ингээд сэдв дээр нь ингээд арилжаа одоо анализуудаа хийгээд тэгээд бүр ойлгохгүй байвал над руу явуулвал 3 цагийн чартаа Discord дээрээ явуулаад тэгээд тэгвэл одоо би та нарт дэлгэрэнгүй харилж шүү дээ. Тэгэхээр 3 цагийн чарт явуулахгүй бол би ингээд харилцахгүй байгааг та нар анзаарсан баг. Тэгэхээр би дөрвөн дээрээ бол 3 цагийн чарт гэж яагаад шаардаад идэг вэ гэхээр 3 цагийн одоо 4 цаг 15 минут тэгээд 1 минут ч юм уу эсвэл daily 4 цаг 15 минут ч юм уу те. Заавал ингэж 3 цагийн анализ явуулж иж тэрэн дээр тайлбар өгвөл илүү тийм та нарт ойлгомжтой. Дээрээс нь надад хариулт өгөхөд бол илүү ойлгомжтой болно. Тэгэхгүй 1 цаг дээр одоо 15 минут дээр тавьчаа шууд эндээс одоо ийм баталгаа бол багш орж болох уу гэд асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол учир дутагдaltaй. Ягаад гэвэл 1 цаг дээр бол анализ дээр бол дүгнэлт хийхэд маш учир дутагдaltaй гэсэн үг. Тэгэхээр би энэ зүйлүүдийг эхнээс нь хэлчихье гэж бодож байна. Тэгэхээр за тэгээд шууд сэдв рүү орё гэж бодож байна. За тэгэхээр та нар бол мэдчихэж байгаа. Одоо ингээд бүтц ингээд явагдаж байгаа шүү дээ. За ингээд даун тренд явагдчихлаа гэж бод. За тэгэнгүүт энэ дотор бол ингээд энэ бол ингээд 4 цагийн ингээд чарт харагдаж байна гэж төсөөлөө. 4 цагийн чарт. За энэ бол 4 цагийн break structure-д явагдаж байна гэж төсөөлөөрэй. За тэгэнгүүт одоо та нар ингээд харах юм бол бид нар ингээд аль болох одоо өндөр олон баталгаа авч иж одоо арилжаанд ордог шүү дээ. Тэгэхээр олон цагийн хамаарал гэдэг чинь тийм учир тархтай гэсэн үг л дээ. Тэгэхээр 4 цаг дээр одоо ингээд break structure явагдахад бол бид нар энэ дээр бол ингээд order flow бол ингэж шилжигдээд order flow бол ингээд явж байгаа шүү дээ. Order flow бол энд эргээд 15 минут дээр одоо order flow эргээд тэгээд ингээд явж байгаад энд бол 15 минут нь бол ингэж харагдаж байгаа шүү дээ.
За ингээ 15 минут энэ дэр change of character хийгээд тэгээд ингэж яваад тэгээд ингэж явдаг штэ. Тэгээд энд бол 4 цагийн сонирхлын цэг дээр ирээд тэгээд ингээд нэг ийм их хөдөлгөөн ордог шүү. Тэгэхээр энэ бол дотор нь бол эдгээр бүгдээрээ order flow болж явагдаад байгаа. Энийг анзааруул. Тэгэхээр энэ order flow болгон чинь бол ингээд break of одоо бүтцийн одоо market structure-аас ялгаатай. Тэгэхээр та нар одоо order flow-о дагаад арилжна гэсэн үг байна. Тэгэхээр энд бол одоо order flow бол change of character хийгээд нэгсэнд 15 минутын reversal хөдөлгөөн энд үүсчихсэн байна те. За тэгээд энд бол order flow ингээд байнгын ингээд дагаад явсан бааз. Тэгэхээр order flow ингээд дээш байгаа цагт ингээд энэ бол range ингээд тавтагдаа явцсан бааз. Range та нар харах юм бол range энэ range бол ингээд энэ бол order flow чинь ер нь бол би одоо том цагийн order flow чинь одоо 15 минутын structure гэсэн үг шүү дээ. 4 цагийн order flow-ыг харагдаж байна те. Тэгэхээр энэ бол 15 минут руу шилжүүлэх юм бол энэ чинь одоо нэг төрлийн structure болсон ба шүү дээ. Structure нь одоо change of character хийгээд энд бол break of structure энд бол хийгээд те. За энд бол ингээд break of structure хийгээд явж байгаа. Энд бол бүгд order flow-ын задарлууд. За тэгээд ингээд явж исэн чинь энд order flow шилжээд bearish order flow болсон. Энэ бол бидний хувьд бол энэ одоо цэнхэр order flow гэдэг шүү дээ. Энэ бол бидний хувьд юу вэ гэхээр одоо bullish order flow гэхгүй. Bullish order flow гэхгүй. Эднэр бол энэ цэнхрүүд бүгдээрээ шүү. Одоо энд юу явагдаж байгаа вэ гэхээр bearish order flow. Bearish order flow. Яг тэгвэл order flow дандаа ингээд доошо задраа авчихсан бааз. Тэгэхээр бид нар энэ дээр бол order flow-ыг ингэж харж байгаа учир шалтгаан нь бол ингээд харах юм бол хааш бол ихэвчлэн их тохиолдол буюу одоо 50-аас дээш хувьд нь order flow дагж идэг гэсэн үг. Тэгэхээр бид нар бол энд order flow дагаад энэ order flow дотор байгаа POI дээр арилж байгаа байхгүй. Ойлгож байгаа тийм. POI буюу одоо сонирхлын цэг бидний order block imbalance ч байна тийм. Тэр сонирхлын цэгүүд order flow дотор хараад тэгээд order flow дотор байгаа POI дээр арилжна гэсэн үг. Тэгэхээр энэний одоо учир шалтгаан нь бол та нар одоо 15 минутаас дээш цагийн л одоо сонирхлын цэг дээр харж байгаа хэвээр. 15 минутаас дээш цагийн одоо сонирхлын цэг байвал одоо тэр чинь valid болно гэсэн үг. Тэгэхгүй тэгээд та нар одоо харах юм бол та нарын зарим нь ажиглахад одоо ингээд энэ дэр бол одоо зүгээр шууд одоо 1 минутын сонирхлын цэг дээр очиод энэ унна гэж шууд хараад ичлэхгүй. Нэгдүгээр тэр чинь ийм 15 минутын энэ order flow-да дагж явах хэрэгтэй. Order flow-д нэгээд доошо байж гэн тэ. Одоо энд бол жишээ нэгээд доошо задралтай байж. Тэгэхээр ингээд 15 минутын энэ order flow дээр орж ирнэ штэ хааш. Ирнэ штэ. Тэгээд 15 минутын сонирхлын цэг дээр өргөн штэ. Тэгэнгүүт бид 1 минут руугаа шилжүүлээд 1 минут дээр change of character хөдөлгөөнөөр ороод short орж болно те. Short орохдоо энэ order flow-ын одоо ийшээ харж болно. Ийшээ харж болно. Одоо 4 цагийн ийшээ одоо final буюу одоо эцсийн таргетаа энд бол харж болно. Тэгээд энэ дунд нь бол ашигт бас хуваагаад авч болно гэсэн үг байхгүй. Тэгэхээр бид нар бол order flow-ыг дагаж арилжах хэрэгтэй. Order flow-аас ерөөсөө одоо гажуудаж order flow-ын эсрэг бол арилжуул ёстой. Тэр бол хамгийн одоо тэнийг арилж болно гэсэн үг. Тэгэхээр order flow үргэлж дагаж арилжиж явах хэрэгтэй. Тэгэхээр order flow бол ханш бол 50-аас дээш хувь бол дагдаг гэдэг нь тодорхой байхад бид нар order flow-ыг 50-аас дээш хувь дагдаг гэдгийг мэдсээр үжиж order flow-ын эсрэг арилж гэнэ гэдэг маань бол өөрөө тэнэг асуудал шүү дээ. Тэгэхээр бид нар бол order flow байнга дагаж явах хэрэгтэй гэсэн үг. За тэгээд 4 цаг дээр ингээд одоо бид нар задарч штэ тий. Задарчлаа. Тэнгүүд одоо энд бол 4 цаг дээр шилжүүлэнгүү 4 цагийн сонирхлын цэг дээр одоо хүрээд ир штэ тий. Сонирхлын цэг дээр хүрээд ир.
сонирхлын цэгтэр. Тэгэнгүүт 15 минут дээр ингээд order flow нь одоо бидний эсрэггүй шүү дээ short орох гэдэг. Энд дэр ингээд шууд та нар ингээд 4 цагийн сонирхлын цэгтэр ингээд sell limit тавьчихад байгаа байхгүй юу? Ойлгож байгаа шүү дээ. Энэ бол маш буруу. Яагаад гэвэл одоо харах юм бол энэ хооронд бол одоо та нар мэдэхгүй шүү дээ. Энэ хооронд мэдэхгүй. Одоо энэ дэр ингээд ийм байгаа шүү дээ. Order flow бол ингээд дээшээ байгаа гэж үзье. Дээшээ байгаа. Тэгэхээр хааш ингээд дээшээ явчих болно шүү дээ. Order flow бидний эсрэг байгаа юм чи 15 минутын 4 цагийн order flow ч одоо бидний эсрэг байгаа шүү дээ, тий? 4 цагийн order flow хэдийгээр бидний 4 цагийн structure бидний талд байгаа ч гэсэн. 4 цагийн structure бидний талд байгаа ч гэсэн харах юм бол энд 4 цагийн одоо order flow бидний эсрэг талд байгаа байхгүй юу? Тийм учраас та нар энэ 4 цагийнхаа order flow-ыг шилжүүлээд энд бол ингэж шилжүүлсний дараа ингэж орвол илүү магадaltaй болно гэсэн үг. Энэ дэр sell limit тавиул маш магадлал бага гэсэн. Тэгэхээр одоо жишээ нь тэгэнгүүт одоо ингээд та нар ингээд зарим нь одоо ярьж илээ л да одоо ингээд хүлээгээд байна одоо ингээд ханш одоо ингээд 4 цагийн одоо энэ дэр одоо голоос хэрхэн барьж авах вэ гэдэг нэг хин билээд одоо нэг нь асуусан кейс билүү да. Нэг нь асуусан байсан те. Голоос барьмаар байна. Тэг кейс байсан шүү. Голоос барьмаар байна. Голоос алдаад байна. Тэгэхээр голоос ер нь continuation арилжааг яаж барьж авдаг вэ гэхээр order flow л даана гэсэн үг. Тэгэхээр одоо та нар энэ дээр 4 цагийн харах юм бол break of structure явагдсан байна шүү дээ. Тэгэнгүүт бид нар юу хүлээдэг вүлээ? Pullback хөдөлгөөн хүлээн шүү дээ. Тэгэхээр pullback хөдөлгөөний эхлэл энд одоо орж иж байгаа хэвээр. Ягаад гэвэл энд бол chock явагдаад order flow маань дээшээ шилжиж гисэн те. Order flow маань дээшээ шилжиж гисэн. Chock явагдаад order flow маань дээш. Chock гэдэг маань бол order flow shift те. First order flow shift буюу хамгийн ихний order flow shift-ийг chock гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр order flow маань бол chock хийгдээд дээшээ шилжиж гисэн. Тэгэхээр эндээс бид нэр одоо энд бол chock ингээд хийгдэхэд за энэ бол 4 цагийн pullback хөдөлгөөн орж ирэх эхлэл тавигдсан байна. Тэгэхээр pullback арилжааг барьж авъя гэд бид нэр эндээс order flow дагаад арилжаанд ордог шүү дээ, тийм. Тэнгүүд энэ дээр одоо жишээ нь хоцорсон байлаа гэж бодъё л доо. Тэнгүүд энд энэ хөдөлгөөнүүдийг яаж барих вэ? Эсвэл энд энэ хөдөлгөөнүүдийг яаж барих вэ гэж асуугаад байгаа байхгүй. Энийгээ барьж чадахгүй нэгэ бухимдаад их бичээд байгаас харагдсан. Тэгэхээр би бол энийг оруулсан. Одоо жишээ нь continuation арилжаа гэж нэрлэдэг байхгүй юу? Тэгэхээр continuation арилжаа гэдэг маань бол үргэлжлэх арилжаа те. Тэгэхээр одоо 15 минутын үргэлжлэх арилжаанд орохын тулд энэ бид нар order flow даана гэсэн. Order flow. Тэгэхээр энэ бол order flow дээр ирсэн мэ те. Order flow дээр ирсэн. Тэгээд order flow дээр хааш орж ирээд энд бол дотор нөгөө POI дээр хурж ирэнгүүт энэ дэр бид нар 15 минутын POI дээр хурж ирэх юм бол 1 минутынхаа одоо 1 минут руугаа шилжүүлээд дахиад 1 минутын order flow шилжихийг хүлээгээд эндээс buy арилж байна гэсэн. Эндээс buy арилж байна гэсэн. Ойлгосноо залуусаа. Тэгэхээр эндээс энэ бол бидний 1 минутын одоо chock хөдөлгөөн явагдчихсан гэсэн үг. Энд дэр chock хөдөлгөөн явагдсан. Тэгэхээр одоо энэ дэр chock хөдөлгөөн явагдсан тохиолдолд бид нар эндээс 1 минутынхаа сонирхлын цэг дээрээс арилжаанд ороод тэгээд дараачийн одоо ашиг авах цэгийг бол энэ дээр одоо 50% аваад ч юм уу те. Тэгээ үлдсэн ашиг бол энэ 4 цагийн одоо POI ч юм уу эсвэл 4 цагийн одоо энэ liquidity-нүүд шүү дээ. Энэ бол бүгдээр liquidity. Тэгэхээр энэ liquidity-нүүд дээр авч болно гэсэн үг. Бид нар бүгдээр liquidity шүү дээ. Тэгэхээр хааш бол ингээд та нар мэднэ шүү дээ. Одоо би өмнө заасан. Тэгээд ингээд liquidity ингээд бэлдээд идэг шүү дээ. Тэгээ хааш бол энэ liquidity-г хамна шүү дээ, тэ. Тэгэхээр энд бол энэ liquidity баригт build up явагдсан баз liquidity ингээд бүртгэжсэн. Тэгэхээр энд бол change of character хийвэл энэ чинь pullback хөдөлгөөн орж ирэх гэдгийг дахиад нэг баталж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл энэ liquidity ирээдүйд хамагдах нь бол тодорхой. Тэгээ энд бол бас imbalance байх юм бол бас илүү баталгаатай. Тэгэхээр imbalance үүсгэсэн POI дээр хааш бол ирээд эндээс
Харин та нар sell limit арилжаанд орохын оронд энд бол дахиад order flow shift хийгээд хийсний дараа арилжаанд орно гэсэн үг. Тэгэхээр энэ дээр бол continuation арилжаанд яаж орох талаар бол заалаа. Ойлгосноо? Асуугаад байсан. Та нарын бас ихэнх нь бас мэдэхгүй л байгаа тахшгүй лээ. Ойлгосон. Энэ дээр асуух юм байна уу? Одоо би дахиж тайлбарлах шаардлага байна уу? Одоо хүчтэй сонирхолтой танилцуулах гэсэн да. Тоож болохгүй юм шиг. Тэгээд дээрэс нь нэг юм хэлэхэд бол та нар ингээд арилжаанд ингээд орж чадаагүй бол тэрэн дээр нэг ингэж бухимдаад нэг яагаад ах шаардлага байхгүй шүү дээ. Та нар одоо энд орж ирээд хэдхэн одоо нэг сарч болоо байгаа. Тэгэхээр та нар нэг сарын дотор одоо тийм лаг арилжаач болох боломжгүй шүү дээ, тий. Тэгэхээр тэрэнд нэг тэгж бухимдаж яах шаардлага өөртөндөө сайхан take it easy гэж ярьдаг шүү дээ. Одоо өөртөө айгу цаг өгөө, сайжрах цаг өг. Тэгээд сэтгэл зүй дээр одоо сайн анхаараа. Одоо би 2 ном санал болгож байгаа. Одоо сэтгэл зүй дээр тэгэхээр тэр 2 номыг уншаа, заавал унш. Англи хэл дээр байгаа. Ойлгохгүй бол бүр Google Translate хийж байгаа ч хамаагүй унш. Тэр 2 номын нэр бол нэгдүгээр нь бол Trading in the Zone. Хоёр дахь нь бол The Mental Game of. Энийг бол нэг хоёр дахь номыг бол би их санал болгож. Энэ бол айгуу гоё ном. Тэгээд энэ хоёр дахь номын Telegram дээр бол нэг хүн аваад уншиж байгаа юм билээ. Миний зүйлс номыг. Тэгэхээр та нар бас энийг аваад уншиж болно шүү. Эсвэл одоо PDF-ээр байгаа. PDF-ээр авахыг хүсэх юм бол над руу чат бичих. Би тэгээд та нараар имэйлээр өчнө. Энэ хоёр номны PDF файлыг явуулъя. Тэгэхээр энэ хоёр ном яадаг вэ гэхээр та нарын одоо сэтгэл зүй одоо нэг арилжаанаас айх айдастай эсвэл одоо арилжаанаас хоцрох айдас ч юм уу тэр бүх асуудлууд чи шийдэд өгнө гэсэн үг. Одоо та нараа яагаад тэр одоо сэтгэл зүйн тийм гажуудлууд үүсдэг талаар бол бүгдээрээ гараад ирсэн байгаа. Тэгэхээр бас тийм одоо FOMO гэдэг одоо ямар fear of missing out гэх одоо асуудлууд байна шүү дээ. Тэр асуудлууд чинь одоо шийдвэрлэх мөн одоо Mark Douglas гэдэг энэ эхний минийсээ энэ зүйлс номыг бол бичсэн одоо хүн YouTube дээр одоо лекцүүд оруулсан байгаа. Тэр лекцүүдийг юу хин Toshi евро сэтгэл зүй евро оруулсан байлээ. Тэрийг бас англи хэлтэй бол үзээрэй гэж зүйлээ. За тэгэхээр order flow дагаж орно гэдэг маань бол бидний хувьд бол маш чухлаа гэсэн. Тэгэхээр энд бол энэ order flow дэмжигдсэн байна. Энд бол order flow дэмжигдсэн байна тий. Тэгэхээр энд бол order flow дэмжигдээ явж байна. Тэгэхээр хамгийн магадлал өндөртэй арилжаа болвол бидний хувьд бол хамгийн өндөр магадлалтай ч явах одоо хамгийн одоо орох боломжтой одоо юу магадлалтай орлох илүү өндөр магадлалтай арилжаанд бол энэ нийттэй. Яагаад энэ хоёр одоо өндөр магадлалтай гэхээр энэ хоёр ч юм уу те энд 3 ч юм уу те энд дээшээ болоод ирэх тусмаа биднэрт магадлал багтаа ирж байгаа. Яагаад гэх юм бол энэ дээр байгаа liquidity-нуудыг нэгдүгээр ханш бол хамж байгаа. Дээрс нь бидний 4 цагийн POI буюу сонирхлын цэг дээр бол ханш ойртож байгаа. 3 дугаарт бол 3 дугаарт бол та нар мэдчихэж байгаа. 4 цагаар ингээ харах юм бол бидний одоо премиум дискаунт үнээр харах юм бол харж байгаас 50%-ээс дээш ороод ирчихсэн. Тэгэхээр магадлал маш бага гэсэн үг. Ягаад гэх юм бол одоо энэ дээр бол зарах захиалга илүү давмгаалаад ирнэ гэсэн үг. Тийм ээ. Тийм учраас бид нэр бол ийм баталгаанууд авч байгаа учраас бид нэр бол хамгийн магадлал өндөртэй нь бол энэ одоо аль болох доор байгаа арилжаануудаас pullback барьж байгаа юм те. Харин эндээс бол сонирхлын цэг дээр ирэхэд бид нар юу хүлээх вэ гэхээр change of character хийгээд бидний одоо нэгсэндээ order flow-ма shift хийсний дараагаар арилжаанд ороод тэгээд final target-ны swing low дээр
4 цагийн swing load дээр таргетлаад дунд нь бол бас ашигуд авч болно шүү дээ. Энэ load дээр ашигла тал ашигудаа хуваагаад аваад явж болно. Тэгээ эцсийн таргет бол энэ дээр байж болно. Тэгэхээр order flow дагаж ярилцах гэдэг байгаа чинь миний энэ яриад байгаа зүйл бол энэ баггүй. Ойлгомжтой байцаалуусаа. Тэгээд юу одоо би гол дээр арилж байгаа тайлбарлах уу? Эсвэл order flow яасан дээр хаяа. За тэгэхээр order flow гэх юм бол одоо та нар харах юм бол ерөөсөө ойлгомжтой харагдаж байгаа. Та нар ингээд сайн бэлтгэл хийх хэрэгтэй. Одоо өөртөндөө цаг гаргаад арилжаан дээр цаг гаргаад хичээлээ үзээд яг ингээд туршаад ах хэрэгтэй өмнөх цагууд дээр. Би одоо 3 цагийн чарта анализ зүрхэнд оруулаад асуугаарай гэсэн одоо 3 цагийн чарт оруулаад байнга асууж байгаа тогтмол өдөр болгоо ямар арилжаанд орох боломжтойгоо явуулж байгаа хүн одоо алгал биш шүү дээ. Сая нэг тооши явуулж байгаа харагдсан. Тэгээд нэг цөөхөн л хүн одоо идэвхтэй оруулж байгаа. Ер нь бол нэг бүр яг өдөр болгоо явуулж байгаа хүн бол байхгүй. Тэгэхээр одоо энэ дээр харах юм бол хааш бол энд бол change of character хийчихсэн. Change of character хийчихсэн. Тэгээд яасан? Өссөн те? Өссөн. Тэгэхээр энд бол бид нар энд бол сонирхлын зөв шүү дээ те? Imbalance үүсчихсэн. Энэ дээр бол дунд цаг дээр баталгаа одоо buy авч болно те. Тэнгүүт энд бол дахиад энд бол бидний order flow бол дээш юм те. Order flow бол одоо дээш юм. Тэнгүүт одоо энэ дотор нугаас сонирхлын цаг дээр ороод энэ дээр 15 минут дээр энэ хүртэл таргетлаад тэнгүүт энэ дээр харах юм бол бидний одоо supply цаг дээр ирчихсэн байна шүү дээ. Энэ одоо break structure-ыг үүсгэсэн supply цаг дээр ирчихсэн. Тэнгүүтээ supply цаг дээр ирэнгүүтээ энд бол choke хийгээд choke хийнгүүтээ унцтай. Тэгээд энэ order flow доош задраад дэмжигтэй явчихсан те. Энд бол order flow доош задрахад энэ order flow дотор байгаа энэ одоо сонирхлын цаг дээр бол хаан ширээд унчихсан байна те. Гэх мэтчлэн тэгээд одоо харах юм бол энэ арда та нар харах юм бол бас одоо нөгөө нэг би одоо POI сонголт гэж хичээл орсон шүү дээ те. POI сонголт гэж хичээл орсон. Тэнгүүт одоо энэ дэр харах юм бол энэ нэг break structure явагдангууд одоо энд бол сонирхлын цэгийг бол одоо энэ чинь ингээд одоо юу одоо ингээд сонсогч байгаа үстэй. Сонсогч байна. Ууг болчих уу гэнэ. Сонсогч байна уу? Сонсогч байна уу? Сонсогдож байна. За сонсогдчихэл гэж энэ да. Темкагийн юу л юунд авах шиг байна. Энд бол сонсогдчихээн л гэж. За тэгэхээр одоо ингээд энд бол ингээд та нар одоо ингээд нэг сонирхлын цэг ингээд байгаа. Сонирхлын цэг байгаа. Тэгээд тэр тухайн сонирхлын цэг ингээд mitigate хийгдчихсэн болвол тэр одоо сонирхлын цэг чинь дахиж ирэхэд энэ сонирхлын цэг чинь магадлал маш бага болно. Одоо жишээ нь одоо юу гэдгийг одоо жишээ нь энэ сонирхлын цэг үү шүү дээ. Энэ сонирхлын цэг үү шүү дээ. Тэнгүүд одоо энэ сонирхлын цэг дээр чинь одоо энэ бол сонирхлын цэг чи айл хэдийн шалгагдчихсан бааз шалгагдаад бүр ундагаараа унчихсан. Тэнгүүд хаш буцаж ирээд энэ сонирхлын цэг чи үйлчлэхгүй шүү дээ манайхаа. Харж байна уу? Чөлөөтэй сэтгсэн байгаа сте. Тэгэхээр энд аль хэдийн шалгагдчихсан бол энэ чи хүчингүү шүү залуусаа. Хичнээн бүтэн нөхөгдөг одоо ийм байсан ч гэсэн хаш буцаж ирээд юун дээр ирэх юм бол маш магадлал бага гэсэн. Тэгэхээр энийг энэ дэр маш анхаараарай. Тэгээд одоо сонирхлын цэг чи одоо ингээд харах юм бол одоо ингээд week одоо урт week биш үү те? Одоо би сонирхлын цэг дээр одоо сайн тайлбарлахгүй бол сонирхлын цэг дээр та нараас айгу гацж байгаа харагдсан. Тэгэхээр одоо ингээд week том week биш үү те? Том week байна.
Том week байна. Тэгээд ийм candle байлаа. За тэгээд ийм candle байлаа гэж бодоход энэ одоо урт week дээ шүү дээ, тэ? Тэгээд энэ урд нь ийм candle байлаа гэж бодоход энэ одоо эн чинь mitigate хийгдчих гэсэн байхгүй юу? Одоо та нар харах юм бол одоо ингээд энэ одоо buy шүү заяа. Одоо ногоон өнгөтэй candle байлаа гэж бод. За энэ бол улаан өнгөтэй candle байлаа гэж бод. За тэгэнгүүт та нарыг ихэнх нь одоо ингэж аваад байгаа байхгүй юу? Одоо сонирхлын цэгийг хин уугнаа ойлоо та. Тэгж аваад. Энэ маш буруу шүү залуусаа. Ягаад гэвэл энэ харах юм бол би та нарт сонирхлын цэгийн хамгийн анхны хичээл дээр санаж байвал энэ урт week чинь сонирхлын цэг болдог байхгүй. Тэгэхээр энэ урт week чинь одоо миний саяны хэлдгээр mitigate хийчих гэсэн байхгүй. Одоо энэ өмнөх одоо сонирхлын цэгийг mitigate хийчихсэнтэй бүр mitigate хийх байтугай бүр ингээд давчихсан бааз. Тэгэхээр энэ бол давчихсан учраас энэ бол бидний сонирхлын цэг болж хуурна гэж залуусаа. Тэгэхээр ханш эргээд энэ дээр ирээд унах гэсэн ойлголт байгаа л да. Гэхдээ унж болно. Гэхдээ бидний сонирхлын цэг бол энэ шүү залуусаа. Тэгэхээр та нар болохоор сонирхлын цэгээ яаж авах хэрэгтэй вэ гэхээр ингээ хамтд нь авчиж болно. Нэгсэндээ өмнөх одоо ногоон candle шүү дээ, тэ. Энтэйгээ одоо wiki давуулж иж энэ сонирхлын цэг шүү залуусаа. Тэгэхгүйгээр одоо ингээд авчих юм бол stop loss болох маш өндөр магадaltaй. Ягаад гэвэл маш өндөр магадaltaй. Ингээ stop loss болоо ингээ явчих болно одоо. Ингэж байгаа одоо энэ дээр breakout structure явагдсан шүү дээ. Энэ дээр бол boss явагдсан байна. Тэгээ буцаж ирээд энэ week дээр ирээд унах магадлал өндөр байх гэсэн. Ягаад бол урт week биш шүү дээ. Энд бол ягаад энэ урт week чинь бидний сонирхлын цэг болдог гэхээр жижиг цаг руу шилжүүлээд тарах юм бол дунд нь бол order block заавал зайлшгүй байж таардаг. Тийм учраас бид нар нэг order block гэж үздэг гэсэн. Ойлгомжтой залуусаа. Энийг тэгэхээр хамтд нь ингэж авч явж байгаа заяа. Хамтд нь одоо week-тэйгээ хамтд нь ингэж авч явахгүй бол эрсдэл бол маш өндөр болно гэсэн үг. За тэгээд одоо жишээ нь за тэгэхээр одоо order flow одоо үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр order flow-с асуух юм байна уу? Жижиг цагийн зүүнүүд дээр бас яг ингэж үзэх юм. Бүр 1 минутан дээр POI, OP2 ямар POI гэдэг чинь сонирхлын цэг гэсэн үг байхгүй юу? Би сонирхлын цэг буюу POI гэж хэлээд байгаа чинь order block юм уу? Эсвэл imbalance хоёрыг яриад байгаа байхгүй сонирхлын цэг гэж. За тэгэхээр та нар одоо цаг хооронд яаж харах вэ? 3 цагийн хооронд. Цаг хооронд яаж харах? 3 цагийн хооронд гэсэндээ жишээ нь 4 цаг, 1 цаг, 15 минут гэх мэт. Цаг би одоо MMR-аар би нөгөө нэг хичээл дээр хамгийн сүүлчийн putting it all together гэдэг хичээл дээр олон цагийн хамаарал бас хичээл дээр бол харуулсан байна. Тэгэхээр 4 цаг 15 минут 1 минутыг яаж хослуулж одоо арилжаанд орох талаар бол заачсан байна. 1 минут төр баталгаа. 1 минутын урт зүг бас адилхан авч үзэх. 1 минут ер нь 15 минутаас доош сонирхлын цэг энэ бол маш чухал шүү залуусаа. Одоо 15 минут дээр та нар сонирхлын цэгээ харах хэрэгтэй байхгүй. 15 минутын сонирхлын цэг дээр хааш орж ирж ижил та нар 1 минут руугаа шилжүүлээд одоо энэ 1 минутын ханш гэж ойлгоно. Энэ 15 минутын сонирхлын цэг шүү. Тэгэхээр энэ 1 минут дээр ханш чок хийж ижил бидний ингэж оролдсон шүү дээ. Тэгэхгүй 1 минутын одоо энэ 1 минут гэдээ ойлгочоорой.
Энэ 1 минут шүү. 1 минутын ордер блок шүү. За 15 минут. 1 минутын ордер блок чинь мэдээч жижиг цаг юм чи хүч багтай байна шүү дээ. Яасан ч одоо 15 минутын сонирхлын цэгээсээ хүч багтай байна шүү дээ. Тэгэхээр эн чинь үйлчлэгээ маш бага гэсэн үг залсан. Ингэж орох нь маш эрсдэлтэй гэсэн үг. Мөнгөө л алдах нь нэмэр гэсэн үг. Тэгэхээр та нар заавал 15 минут болно түүнээс дээш сонирхлын цэг дээр харж иж та нар арилжаанд орох хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр одоо би та нарт Discord дээр юу явуулсан шүү дээ. Нэг одоо арилжааны санал одоо trade ID явуулсан шүү дээ. Тэнгүүт бол тэр арилжааны санал бол бүр маш гоё явагдаад ханш бол ингэж унсан тий. Би энэ арилжаанд бол барьж авсан. Та нарт би анализ нь явуулсан шүү дээ. Яг ингэж ийм арилжааны санал байна гэдээ бүтэн сend явуулж ирсэн санагдаж байна. Тэгээд би нэгтгэхэд бол орсон. Нэг харах юм бол хааш бол энэ дахиад орж ирээд дахиад энэ дээр дахиад одоо liquidity хамаад энэ дээрээс одоо 15 минут дээр одоо чок хөдөлгөөн явагдах юм бол би арилжаанд орно гэж хэлжсэн тийм. Тэнгүүд энэ дээр харах юм бол та нар хардаа чок явагдчихсан. Тэнгүүд би энэ дээр ямар нэгэн POI дээр эренгүүт нь ороогүй. Энэ дээр би чок явагдах жахт нь шууд ингээд энд орчихсон. Тэгээд ордер блокийг бол энэ тавьсан санагч. Энэ навцаа тавьсан санагч. Ер нь бол энэ ордер блок дээр ирээд унчиж магадгүй шууд ирэхгүйгээр унчиж магадгүй гэсэн бодолтой байсан учраас шууд ер нь бол эндээс орчихсон. Одоо энэ дээр ямар нэгэн 1 минутын баталгаа аваагүй шүү дээ. Аваагүй гэсэн үг шүү дээ. Тэгэхэд л одоо сонирхлын одоо хэр одоо өндөр риск төр бордер ашигтай арилж болсон. Энд бол би ашиг хаагаад гарсан. За тэгэхээр энэ дээр бол би ерөөсөө одоо сонирхлын цэг дээр ирүүл ирнэ л үз, ирэхгүй бол ирэхгүй л үз, шууд унал л үз гэсэн одоо хандлагатай байсан. Энд бол Лондон дээр бол би арилжсан. Тэгэхээр Лондонгийн цаг дээр бол яг энэ бол яг бүтцийн задар явагдаад change of character явагдаж байхад бол орсон. Тэгээд ер нь stop loss-ыг энэ хавцаа тавьсан санагч чинь. Тэгээд яагаад гэх юм бол яагаад энэ дээр тавьж байгаа вэ гэхээр хааш бол ирээд одоо бид нэр сонирхлын цэг дээр яваад унжуулна шүү дээ тийм. Тэгэхээр яг л одоо дүрмийнхаа дагуу явсан. Та нар шалгаагүй бол шалгаараа одоо би бүтэн сend өмнөх бүтэн сend бол явуулсан санагдаж байна. Яг ингээд 15 минут дээр чок явагдах юм бол ингээд арилжаанд орно гэсэн яг л тэр зарчмаар явагдсан. Та нар ашиглаж чадсан бол бас энэ арилжаанд орох боломжтой байсан. Гэхдээ та нар POI дээрс хүлээгээд алдчихж байсан бол магадгүй л дээ. Би бол энэ дээр ирүүл ирнэлэц гэдээ орчихсон. За энэ day order block яасан байна те. Анмитигээ за. За тэгэхээр энэ юуны дараагаар би та нарт юу одоо яг асуулт асуугаад яваарай гэсэн шүү дээ те. Асуултаа яг бэлдэж орж ирсэн юм байна уу? Тийм, daily order block байсан гэж. За. Тийм. Daily order block байсан. Энд бол liquidity хамсан шүү дээ. Энд дээр харах юм бол хардаа. Daily дээр ингээд liquidity хамчихсан мас би та нарт хэлсэн. Энд дээр бол маш хүчтэй уналт бол орж ирсэн биз дээ. Тэгэхээр энэ бол liquidity болж ашиглах маш магадaltaй. Ядчил одоо react зорж ирэх магадaltaй. Тийм учраас яг давхцсан байгааг харж байгаа. 4 цагийн одоо бас энэ дээр бас liquidity хамчихсан биз дээ. Тэгээ daily дээр хамчихсан. Тэгэхээр энэ бол маш ороход бол энэ хүчтэй үлгэр орж ирж байгаа шалтгаан бол ойлгомжтой байсан байна. Тийм ээ. NZD cut. За NZD cut-ыг хараад. Би ч одоо NZD cut мат ерөөсөө харж байгаагүй шүү дээ баг. Анх л харж ирсэн. Одоо би чинь ерөөсөө ойлгомжтой нэг хэдэн пэрлартай одоо евро, доллар, паунд, USD, US30, gold, за Nasdaq US 500 хаяа харчна. Нэг тиймэрхүү л одоо тэгээд биткойн бол криптогоос нэг харчна. Тиймэрхүү л одоо цөөхөн. Та нар одоо эхэлж ивэл маш цөөхөн пэр дээр арилж гэж би зөвлөнө.
Яг энэ арга барил дээр бол яагаад гэх юм бол энэ арга барил дээр бол хангалттай олон боломжууд гарч ирнэ. Тийм учраас та нар олон пэр дээр төөрөн шүү залуусаа энэ юугаач одоо сэдвэж бүрээ ойлгоог байгаа шүү дээ. Та нар одоо дөнгөж нэг сар болох ч өөрсөндөө цаг өгөлдөө залуусаа бити яар. Та нар хангалттай ашигтай арилжаж болж чадна. Өөрсөндөө гол нь итгээд өөрсөндөө цаг өг. Жохон битгий яар. Одоо бүх одоо мэдлийг ингээд нэгэн зэрэг авчаад хараа одоо та нар ингээд одоо би амар олон юм заачингууд та нар бүгдийг ингээд одоо яаж цэгцэлж чадахгүй шүү дээ. Нэг нэгэн дээр нь ингээд ажиллаа тус бүр дээр нь ажиллаж ич та нар одоо чадварт чинь илүү сайжирнаа. Тэгэхгүй бүгдийг ингээд холиод тахаар та нар маш их цаг алдсан шүү залуусаа. Бүх хичээлээ зэрэг үзээд тэгээд чартн дээр гаргах нь одоо нэг нэгээр нь үзээд бүгдийг ингээд туршаад ингээд явахснаас хамаагүй бага үр дүнтэй шүү. Тэгэхээр бүх хичээл дээр цаг гарга. Одоо байгаа хичээлүүдийг үзээд хангалттай ашигтай арилжаж болох боломжтой. Тэгээд